Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь та нарт өнөөдөр хэн ямар ажил хийдэг тухай ярьж өгье. За, энэ хүн бол багш. Хүүхдүүдэд юм зааж өгдөг хүнийг багш гэдэг. Цэцэрлэгийн багш, сургуулийн багш, их сургуулийн багш, дугуйлангийн багш гэд их олон багш нар байдаг шүү. Харин хоол хийдэг хүнийг тогоож гэж нэрлэдэг. Цэцэрлэгийн тогоож, сургуулийн тогоож, их сургуулийн тогоож, рестораны тогоож, нарийн боомны тогоож гэд маш олон төрлийн тогоож нар бас байдаг. Харин муу хүмүүсээс биднийг хамгаалдаг. Бас эх орноо хамгаалдаг мундаг хүмүүсийг цагдаа гэдэг. Замын цагдаа, ойн цагдаа, эрүүгийн цагдаа гэд ямар нэгэн зүйлсээс хамгаалдаг хүнийг цагдаа гэдэг байна. Харин хүмүүс биднийг өвдсөн үед эмчилж өгдөг хүнийг эмч гэдэг. Шүдний эмч, хүүхдийн эмч, хүний эмч, малын эмч гэх мэт маш олон эмч нар байдаг. Жолоод барьдаг хүнийг жолооч гэдэг. Таксины жолооч, том машины жолооч, мотоциклны жолооч, галт тэрэгний жолооч гэд бас олон төрлийн жолооч нар. Харин биднэрт сайхан дуунуудыг дуулж өгдөг хүмүүсийг дуучин гэдэг. Эстрад дуучин, ардын дуучин, хип-хоп дуучин, уртын дуучин гэд бас олон төрлийн дуучид байдаг. Харин хөгжим тоглодог хүмүүсийг хөгжимчин гэж нэрлэдэг. Цахилгаан хөгжимчин, ардын хөгжимчин, энгийн хөгжимчин гэд бас олон хөгжмийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Харин зураг зурдаг хүмүүсийг зураач гэж нэрлэдэг. Уран зурдаг, зураг зурдаг зураач, Монгол зургийн зураач, авангард зургийн зураач, зураасан зургийн зураач гэд бас олон зураачид байдаг. За хүүхдүүд та бүхэн өөр бусад мэргэжлийн талаар мэдэж аваарай.